Сүүлийн үед хүмүүс нэг л үгийг их хэлдэг болжээ. Ядарч байна. Ойр дэх завгүй байна. Юу ч хийж амжаагүй хэрнээ ядраад байна. Сонирхолтой нь бидний ихэнх нь өмнөх үеийн хүмүүс шиг хүнд хүчээр ажил хийх нь багассан. Бид өдөржин мод хөрөөдөөгүй, өдөржин ус зөөгөөгүй, наран урахаас шингэх хүртэл талбай дээр ажиллаагүй. Гэтэл яагаад ингэтлээ ядардаг юм бол? Яагаад оройн орондоо орохдоо бүх хүчээ шавхчихсан мэт санагддаг юм бол? Магадгүй энэ ядаргаа биеийнх биш тарихных байж болох юм. Өглөөнөөс эхлээд л бидний тарих амардаггүй. Санах ёстой зүйлс, хийх ёстой ажлууд, хариулах ёстой мессежүүд, төлөвлөх ёстой ажил, дуусаагүй бодлоод энэ бүхэн дээр нэмээд бидний орчинч бас тасралтгүй ярьж байдаг. Төсөөлөд үзтээ өрөөнд чинь нэвхээгүй хувцснууд байна. Ширээн дээр бичих цаас хөглөрсөн байна. Утсанд олон нотификейшн ирсэн харагдана. Хариулаагүй мессежүүд байна. Утсан дээрх имэйл зургууд дүүрээд шинээр мэйлж ирэх зайгүй болсон байна. Дуусгаагүй ажлын жагсаалт байна. Эдгээр зүйлс дуугүй хэвтэх мэт харагддаг. Гэвч үнэндээ тийм биш. Тэд бүгд тархинд нэгэн зүйлийг хашгирсаар мессеж өгсөөр байдаг. Намайг сана, намайг мартуу зай, намайг дуусга гэсэн мессежийг цувруулан шиднэ. Тийм болохоор хүн эмх замбраагүй өрөөнд орж ирэхдээ зөвхөн өрөөг хардаг. Тархи нь олон 10 дуусаагүй дохойг нэгэн зэрэг боловсруулж эхэлдэг. Тэгээд ядардаг. Хачирхалтай нь бид тэр ядаргаагаа ихэвчлэн ажилласаа л хайдаг. Гэтэл заримдаа тэр ядаргаа нүдэнд харагдаж байгаа жижигхэн эмх замбрааг үзүүлсээс эхэлдэг байх нь. Амьдралыг өөрчлөх эмх зэгц ба түүний гайхамшигт ид шид номын зохиогч Мари Кондо нэгэн санаа хэлсэн байдаг. Хүн өөрийн амьдралыг зэгцлэхийн өмнө орчноо зэгцэлдэг. Учир нь гаднах орчин ихэвчлэн дотоод ертөнцийн тусгал байдаг гэж. Буддын сургаалтч бас нэгэн ижил санаа бий. Сэтгэл тайван байх тусам орчин энгийн болдог. Орчин энгийн байх тусам сэтгэл тайван болдог. Энэ хоёр бие биентэй нөлөөлж байдаг. Тиймээс сүм хийдүүд ихэвчлэн энгийн байдаг шүү дээ. Илүүдэл зүйл цөөн байдаг. Нүдэнд амар байдаг, сэтгэлд ч амар байдаг. Өнөөдөр би танд жижигхэн нэгэн дүрмийг санал болгоё. Нэг өрөөнд ороод гарахдаа ганцхан зүйл цэгцэлж. Ганц аяг угааж болно, ганц хувцас ивхэж болно, ганцхан номыг байранд нь тавьж болно. Ширээн дээр байсан ганц цаасаа хурааж болно. Илүү их зүйл хэрэггүй. Бүх өрөөг нэг өдөр цэвэрлэх хэрэггүй. Амьдралаа бүхэлд нь эмхлэх хэрэггүй. Зүгээр л орж ирсэн өрөөгөө арай зэгцтэй болгож орхиод гар. Мөн өөр нэг дүрм бий. 5 секундын дүрм. Америкийн зохиолч илтгэгч Мел Робинс энэ аргыг түгээсэн. Хэрв ямар нэгэн жижиг зүйл хийх шаардлагатай бол 5-аас доош тоолоод шууд хий. 5, 4, 3, 2, 1. Тэгээд бос. Тэгээд ивх. Тэгээд арч. Тэгээд цэгцэл. Учир нь бодох тусам бид хойшлуулдаг. Хөдөлж эхлэхэд л бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Өдөрт 10 өрөөнд орвол 10 жижигхэн цэгцлэлт бий болно. 7 хоногийн дараа орчлон өөрчлөгдөн. Сарын дараа магадгүй зуршил өөрчлөгдөн. Хамгийн сонирхолтой нь өрөө цэгцрэх тусам толгойч бас цэгцэрч эхэлдэг. Учир нь тарих дуусаагүй тохио багтай орчинд илүү тайван ажилдаг байх нь. Өнөөрөө амьдралаа бүхэлд нь өөрчлөх хэрэггүй. Зүгээр л нэг булангаа цэвэрл, нэг шүүгээгээ янзл, нэг тавиураа арч. Тэр жижигхэн цэгцлэлт зөвхөн өрөөг өөрчлөхгүй. Таны тархинд ч жаахан зай гаргаж өгнө. Таны сэтгэлд ч жаахан амралт өгнө. Магадгүй чиний хайж байгаа тайван байдал хаа нэгтэй хол биш. Илүү ихийг авахын цаанч биш. Харин хасах ёстой зүйлсийн чинь цаана байгаа ч юм билүү.
Өнөөрэ та тайван